За өнөөдрийнхээ яриг нэлээ орой эхлүүлж гин. Амар ядард юм байна. Бүр ингээд яг энэ чинь хүний ингээ амьдрал штэ. Тэгээд айгүй олон хүмүүс ингээл энэ эмэгтэй өөрөө ингээд баг те өөрөө бас асуудалтай ахаа махаа гэд ингээ ярьж байгаа байхгүй. За би ингээд сүүлийн партиг сонсцсон. Тэгээд миний дэвтэрч дууслаа. Тэг ер нь ингээд бодож явах тийштэй ингээд энэ бол ингээд нэг хүний амьдрал. Тэгээд энэ бол тоглоом биш. Над руу ч гэсэн айгүй олон хүмүүс яг ийм ингээд юм тулгарч исэн, амар хэцүү хүнтэй учирч исэн, салах гэж зовсон, одоо ч гэсэн айдас дунд амьдэрдгээ, одоо дахиж хүнд итгэхээ болсон, би бүр хүнтэй суухгүй баха. Ийм худалч хүнтэй таарсан хүн дахиж хинт ч итгэхээ болдог. Одоо ингээд би шинээр танилцсан хүнд итгэж чадахгүй болцсон. Ингээ насан туршийн траума авчиж байгаа хгүй. Тэгэхээр энэ бол ингээд айгүй ингээ хэцүү үйл явдал юм л тэ. Тэгээд энэ риса болохоор одоо ингээ хэлж гин. За би ингээ эхлээд шууд ярьлаа шүү. Парт ингээ 44-өөс би үзэж байгаа хгүй. Тэгээд нэг хүний амьдралд ч гэсэн би ингээ тус болох гээл яг энэ ингээ бичлэг хийж байгаа. Контр айгүй олон хүмүүс ингээ жоок болгоод кино шиг ингээ ярьж гин тэ. Хахаа маха гэл тэ. Ингээл баг киноны үйл явдал шиг яриад байна. Гэхдээ би туулсан юм ярьж байгаа. Тэгээд ярьж авах хугацаанд дахиж яг тэр болсон үйл явдлыг ингээ ярихад юмнуудаа ингээд давтаж яриад байгаа штэ. Тэгээд мэдрээд эхлэхэд ингээд надад айгу хүнд байна. Тэгээд өнөөдөр бол би уйллаа гэдэг чинь яг хамгийн сүүлийн одоо яриа бичлэг ингээ хийхтэй. Би тэгээ комментоо ингээ гүйлгээд уншсан чинь энэ чинь ингээ баг crime story шиг болчлоо. Тэгээд бүр ингээ гинт хэрэг болох юм биш шүү дээ. Эн чинь бүр ингээд сэтгцэн өвчтэй залуу юм биш шүү. Энэ легион гэдэг чинь ингээ тэгж байгаа байхгүй. Бас яг ингээ сэтгцэн өвчтэй гэж ингээ тодорхойлогдоогүй. Гэхдээ одоо бидний өдөр тутмын амьдралд ингээд худлаа яриад ингээ амныхаа зураг худлаа яриа явж идэг хүмүүс байгаа. Гэхдээ эдгээр гэмт хэрэгтэн гэсэн үг биш. Гэхдээ ингээ шаардлагагүй юм дээр худлаа ярьдаг. Одоо pathological liar гэдэг чинь ингээд шаардлагагүй юм дээр хүртэл ингээ бүх юм дээр худлаа ярьдаг. За compulsive liar гэх юм бол ингээд яг албан шаардлагатай үед ч юм уу те ингээд нэг юм нууцаа ингээд одоо нуухын тулд худлаа ярьдаг ч юм уу. Тийм ихгүй юу. Тэгээд ингээд одоо амныхаа зургаар худлаа ярьж болдог гэж бодоод байдаг ийм хүмүүст одоо ингээд жоохон одоо ийм хүмүүстэй уулзраа гэж ингээд сэрэмжлүүлж байгаа хгүй. Гэхдээ энэ хүмүүс бол сэтгцэн өвчтэй гэж хэлэхэд бас яг хэцүү. Одоо төсөөллөөрөө амьдраад ахын ч ингээд бас нэг гэмт хэрэг биш те. Ингээд нэг юм айгу хэцүү нөхцөлөд л байгаа хгүй. Тэнгүүд энэ хүн ингээд ийм л хүн юм байна гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болчихж байгаа хгүй. Тэгэхээр ингээд одоо нөгөө ингээ crime шиг ингээл одоо ингэж байгаа хүн аландаа ингээл цус нүж олондоо гэлтэй тийм биш ингээд энэ хүн ямар ч ингээ хүн зодох ч юм уу ингээ гэмт хэрэг хийгээгүй. Тэгтээ ингээд хажуу хавийнхаа хүмүүсийг ингээд айдаст өртүүлж ингээд одоо амьдарч байгаа байхгүй юу. За Рисагийн яриа л орё. Ингээд 7 сар болцсон байна. За тэгээд 7 сард бол ингээд те ахтай төрсэн ахтай нь ярьсан, үеэлтэй нь ярьсан. За шороо оронд ингээ орсон талаар нь мэдээллийг авцсан. За одоо ингээ энэ хэсэгт бол criminal history буюу одоо гэмт хэргийн одоо түүхийнхэн талаар ингээд research судалсан байна. За айгүй олон хүмүүс ингээд нөгөө цагтаа мэрэгчлээ учраас мэрэгчлээ ашиглаад ингээ хүний нууц мэдээлэл рүү ингээд ажлынхаа цагаар ингээ орсон гэж бодож иж магадгүй. Гэхдээ би тгээгүй. Би тэрнээс чи одоо би тим юм хийх ёсгүй. Тэр чи хууль бус гэдэг би мэдж байгаа учраас тгээгүй. Би өөрөө онлайнаар мөнгөө төлөөд одоо ингээд онлайнаар хүний одоо энэ нууц цагдаагийн гэмт хэргийн мэдээллийг ингээд худалдаж авсан байгаа гэж байна. За тэгээд одоо төрийн албан хаагч цагдаа хүн би өөрөө одоо ухраас ингээд энэ мэрэгжлийн хүнийг ингээд би хүндэлдэг энэ мэрэгжлийг ч гэсэн хүндэлдэг мэрэгжлээ би ургуулan ингээд ашиглахгүй гэж одоо өөрийнхөө хувийн ингээд ашиг сонирхолд нийцүүлж би ашиглахгүй гэж байгаа байхгүй. За тэгээд criminal history буюу гэмт хэргийн түүхийг харсан чи за жолооны үнэмлэхээ хураалгаж исэн одоо ингээ бүх тийм жижиг юм одоо зөрчлүүдийг гаргаж исэн байл да айгүй олон. За тэгээд хүний эдлэнд зөвшөөрлөхгүй одоо нэвтэрч орсон гэсэн тийм зөрчил гаргаж исэн байна. За хамгийн том хийсэн хэрэг нь болохоор цагдаагийн байгууллагын хүний дүр эсгэж одоо дуурайж бүр цагдаагийн хүн шиг ингээд легионы төрсөн аав нь болохоор засан хүмүүжүүлэх ажилтан хийжсэн гэж байгаа шүү дээ. Тэр одоо шоронгийн хянагч энэ төр л юм шиг байгаа. За тэгээд нөгөө одоо Америкууд чи ингээд нөгөө овг нь нэг эдэг шүү дээ. Тэгээ аавынхаа ингээд одоо тэр нөгөө цагдаагийн байгууллагын хүний одоо энэ ID-г ашиглаад үнэмлэхийг ашиглаад өөрөө аавынхаа дүрд хувраад тэгээд ингээд одоо бүр гэмт хэрэг хийжсэн байна. За ингээд хүний одоо хүний оронд дүр эсгэн гэдэг чинь бүр одоо гэмт хэрэг болоо явчихж байгаа байхгүй юу? Үнэмлэхийг нь ашиглаад.
За тэгээд тэр гимт хэргийнхэн задаргааг нь бүр ороод ингээд уншсан байл та. Тэгсэн чинь штэ ингээд ийм юм болсон юм байна. Нэг хотхны гадаа очиод заяа. Одоо ингээд бүр цагдаагийн хувц өмсөд тэгээд нөгөө аавынхаа үнэмлэхийг аваад нэг хотхны гадаа очиод цагдаа болж жүжиглээд хүмүүст би харт тамхины хэрэг дээр ажиллаж байна. Харт тамхи ирэл хайгуул хийж байна гэж хэлсэн байна. За тэгэнгүүтлээ нэг хүнийг бүр баривчлах гэж бүр ингээд дарж авах гэж завтсан. Тэнгүүтлээ нэг эмэгтэй гэрт орж бүр нэгжлэг хийсэн байна. Харт тамхины нэгжлэг хийсэн за. Яа ямар уст. Тэгээ тэр эмэгтэй нь болохоор өөрөө өмнө цаг бүр ингээд амар сон тохиолдолд заяо. Тэр эмэгтэй нь өмнө цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байж таарсан. Тэнгүүтлээ өмнө хамт ажиллаж байсан хүмүүс руу шууд залгаад тэгээд ажлынхныгаа дуудаад ажлынх нь ирээд тэгээд бүр баривчлаад аваа явсан байвал яг уу. Ингээд легион цагдаагийн үнэмлэх ашиглаж одоо дүр ихс учраас бүр ял авсан. Энэ бол гимт хэрэг. За тэгээд Риса болохоор хэлж байхгүй хэрвээ би ингээд энэ хүний гимт хэрэгт холбогдчихсэн гэдгийг анхны болзооныхоо өмнө мэдсэн бол би бүр болцохчгүй байх юмсан. Би ингээд цагдаагийн байгууллагын хүн учраас одоо өөртөө ингээд нэг юм бас хүн чинь ингээд бахархал байна да тий ингээд нэг за ийм хүнтэй бол ингээд үнэхээр зам нийлэхгүй шүү гэдэг ч юм уу тий. Тэгэд тэр одоо ингээд өөртөө амлаж исэн амлалт нь ингээд одоо юу яатсан байхгүй юу. Нурцсан тэгээ бүр нөгөө болзох байтугай бүр гимт хэрэгтэнтэй ингээд гэрэлцсэн байгаа байхгүй юу. Тэгээд легион бол ингээд пассвортчгүй намайг ингээд одоо Парис авч явна, Лонд авч явна гэж намайг хошгруулсан. Тэгсэн чи яг үнэхэд өөрөө пассвортчгүй гадаад явах боломжгүй, сонгуульч өгөх боломжгүй, одоо бүр нөгөө нэг зорчих эрх нь хязгаарлагдана гэдэг шиг ингээд эрхүүдээ хасуулсан байгаа байхгүй. Тэгээд би ингээ өөрөө бол сонгуул өгөхөйгөө дэмждэг тийм үзэл бодолтой хүн юм байл да. Энд чи ингээд нөгөө үзэл бодол нь тогтцсон 40 гарцсан юм ихтэй байгаа штэ. Тэгээд сонгуул ингээ одоо хамт байхдаа сонгуул өгөх жилээс юм яасан тэгсэн чи би Калифорнид байхдаа ингээ сонгуул өгчээсэн энэ гэд өөрт нь ингээ худлаа ярьжсэн нэ. Тэгээд одоо сонгуул өгмөргүй байсан ч юм уу нэг тиймэрхүү ингээ сонгуулийн талаар ярингууд л ингээ булзааруулаад байсан өөрт нь айгу таалагдаагүй. Тэгээд надад ингээ чухал зүйлсийг ерөөсөө ингээ хүндэлдэггүй хийдэггүй байсныг би ингээ сүултээ ингээ одоо Риса тэгээд одоо ингээ бүх юмны дараа ингээд одоо ухамсарлаад хэлж байгаа хгүй надад чухал зүйлсийг бүр чухал гэж боддоггүй. Миний үн цэнтэй гэж одоо баримталдаг зүйлүүдийг хүртэл ингээ үл тоомсралдаг ийм хүн байсан юм байна. Тэгээд бүх юм ер нь бол ингээ дараа нь тодорхой болж эхэлсэн гэж. За тэгээд нэг юм ажлын шаардлагаар ч юм уу нэг юм та ютубер үзчихсэн нөө хүн ингээ худлаа ярьж байхад ингээд нэг биэнд нэг юм наагаад ингээд худлаа ярьж байгаагүйг шалгадаг нэг тийм тест хийдэг штеп polygraph test гэж хэлдэг. Тэр одоо бас өөрөө цагдаагийн байгууллагатай болохоор тийм тест өгсөн юм мэдгүй ажил хэрэгтэй холбоотой. Тэгээд тэгсэн чинь тэр тестийг өгч явахд яг нөгөө шалгалт авч ирсэн хүн асуусан гинэ та гимт хэрэгт одоо холбогдчихсэн хүн таних уу гэд тэгсэн чинь тэр үед яг ингээд би мэдхгүй би одоо ингээд нөхөртөөгөө холбоогүй байгаа. Тэгээд би яг одоо гимт хэрэгтэй холбоотой хүн таньдаг үгүй өөрөө мэдхгүй байна гэж яг хэлсэн байхгүй. Тэгээд тэр үед ингээд бурхан надад ингээд тусалсан баха. Одоо тэр тестэн дээр унах юм бол мэдхгүй ажилт нь муул байсан юм шиг байгаа. Тэгээд гимт хэрэгтэнтэй холбоотой гэдгийг би тэр үед мдээгүй байсан ч гэсэн ингээд гадралж байгаа юм шиг ингээд би нөхрөө юу яасан юм мэдхгүй байна гэдгийгсэн байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд энэ дээрээ хэлж ин л та. Ингээд хүмүүс амарсан ойлгох хэрэгтэй. Би ингээд ямар хүнд итгээд би хинтээ хурмилцснаа, хинтээ гэрэлцснээ ингээд мэдэхгүй байсан. Би одоо ч гэсэн мэдэхгүй. Ярианыхаа дундуур Риса ингээд хэлж байгаа байхгүй. Миний тарих ингээд зүрх хоёр ингээд зөрчилдөд байдаг байсан. За жишээлбэл ингээд тархиндаа бол ингээл энэ хүн худлаа яриаггүй энэ үний юм байна. Үнэхээр бид хоёр BMW авах гээд байгаа юм байна. Намайг Лонд авч явна гэж штэ гэлтэй ингээл тэгээд зүрхэнд нь ингээд болохоор жоохон төгшүүртэй, чимшигтэй, жоохон сандралтай, айцтай ингээд мэдрэмж төрөөд байгаа. Тэрийг бол бүгднийг ингээд одоо бодлоороо ингээд дарж ийсэн, өөрийгөө хүчилж ийсэн. Тэгээд ингээд одоо нэг юм зүрх толгой хоёр нь ингээд зөрчилдөд байсан гэх юм уу. Тэгээд заримдаа үнэхээр ингээд зүрхээ сонсох хэрэгтэй юм байна гэдгийг ингээд одоо сануулж байгаа хгүй. Тэгээд би үнэхээр хинтээ суудснаа ингээд мэдэхгүй байна. Орой алган би нэг мангастай ингээд ирж унтчихснаа ингээд одоо би ойлгосон. Ямар амар юм бэ ингээд би орой олгоо ингээ хинтээ унтаад исэн юм болоо гэтгэж байгаа хгүй. Тэгээ нөгөөх нь бүр ингээ гимт хэрэг хийж исэн боловч чаа. За тэгээд айгүй олон хүмүүс ингээл тэгэл барьж аваад зодчоогүй юм байна. Барьж аваад ингээл тэ хүн алчаагүй юм байна гэл бидний ингээд нэг юм гимт хэргийн стандарт дээ штий. Цус нүчтэй хутгалдах. За эсвэл ингээд нэг юм зодолдох юмар ч юм уу тэ ингээд одоо гимт хэрэг болчих ёсгүй байхгүй юу.
хүний ингээд эдлэн газар руу зөвшөөрлөхгүй орж ийн. За бүр хүний нэрийг ашиглаж ийн тий. Тэг дээрээс нь худлаа ярьж ийн. Чи амар ингээд ёс зүг үйлдэл байгаа байхгүй. Хүнд ингээд худлаа ярьснаа, толгойг нь эргүүлснээ аваа суудсан байна гэдэг чи яг үнэ хэлэхэд айгүй амар явдлахгүй юу. Ингээд хүн ингээд энэс айх хэрэгтэй. Риса өөрөө ингээд асуудалтай айгүй олон хүмүүс тэгээд байгаа. Одоо ингээд зүг зүгээр ингээд явж исэн чинь болдож барайл ингээд явж болох юм чинь гинт ингээл амар том шуурган дундаа оруулаад ингээд толгойг нь эргүүлээл тэг ингээд айцсан байхгүй юу. Тэгээд яалтчгүй амар тийм нөгөө нэг ямар эмхтэй болохоор гэхүү хэрсүү. Үнэхээр бас тэгээ өөртөө хайртай эмхтэй болохоор ингээд өөрийнхөө төлөө одоо тэмцээд өөрийгөө аюулаас ингээд аварч гарах гад ингээд зөндөө амиг ухаж түнхээд бүр ингээд амьдралаа бүр ингээд одоо кино шиг болгоо айцсан байгаа байхгүй юу. Тэгээд орой олгоо ингээд хинэн мэддэхгүй хүнтэй өөрт нь байн худлаа ярьдаг хүнтэй ингээд хамгийн ингээд гэр гэдэг чинь хамгийн тухтай газар шүү дээ. Тийм хүнийг гэртээ оруулж ирүүлээд амьдруулцаа нөгөөх нь ингээд гэрт нь ингээд саунд дотор шийгээд хөвтчихийдэг ингээд уг нь бол fully functioning ингээд тийм одоо эрүүл мэндийн асуудалтай хүмүүс дүр өвдгөн ингээл жоох яцахгүй нэг хөл дээрээ жоох ингээл тоглол явал 0 орчиж болно шүү дээ. Тэгэнгүүт ингээд тиймэрхүү юм дээр ингээд амар муухай юм хүндлэхгүй ингээд мэдрэмж өгч байгаа байхгүй юу. Рисагийн хувьд болохоор гэмт хэрэгт холбогдчихсэн хүнтэй хизээч ингээд харилцаа үүсэхгүй гэсэн өөртөө тийм амлалт өгсөн байд юм байна. Тэгвэл ингээд зарим хүмүүс бас өөрөж болно шүү дээ. Багтаа нэг жоох хулгай хийжсэн ч юм уу те. Тийм хүмүүс одоо ингээд тийм хүмүүстэй уулзсан ч яах вэ гэж бодож байгаа хүмүүс байгаа. Гэхдээ тэрийг ингээд нууж муугаал ингээд юусоо хийхгүй миний өнгөрсөн амьдрал бол миний өнгөрсөн амьдралыг гэл ингээд бүх юм хуваалцахгүй ингээд байх шин жоох эвгүй байгаас тээ. Бүгд тэр үйл явдал руугаа орё. За ингээд 7 сарын сүүл 8 сар гарчиж байгаа хгүй. Тэгээд одоо нөгөө гэрлэлт салгах нөгөө хүсэлтээ өгсөн. Тэгээ 30 хоногоо ингээд хүлээж байгаа. Тэгээд яг энэ 30 хоногоо хүлээж авах хугацаанд болохоор одоо яг аль биесээр гэрэлт салаагүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр still married ингээ одоо л ингээ эхнэр нөхөр байгаа гэсэн үг. Тэгээ энэ хугацаанд ингээ нөхөр нь ямар нэг гомдол гаргаад одоо хүсэлтэд буцааж авах маах ингээ асуудал үүсчих магадгүй гэж бодоод хамгийн найсараа ингээ байсан байхгүй. Хамгийн найрсгараа ингээ одоо холбогдох ёстой үед нь холбогдоод ингээ нэг nice ингээ нэг харилцаагаа амар айтаахан ингээ нэг юм аргадаж байлгах гээд байсан. За тэгжсэн чинь нэгт өдөр ингээ болвоо. Тэгсэн чинь нэгд өдөр за хоёлаа хэдэн хоногийн дараа ярий гэд ярилцсан. Тэгээ хэдэн хоногийн дараа холбогдох гэсэн чинь утсан салцсан байсан. Тэгээд ерөөхдөө бол лигион хайчваа гэж санаа зовж эхэлсэн байна. Яагаад санаа зовоод байгаа гэхээр тэр хүн дахиад ингээ хэрэгт холбогдоод те дахиад нэг асуудал үүсгээд одоо гэр бүл салах тэр процессын дундуур орчих юм бол бас ингээ тэр хүнээс салах боломжгүй болчих жоохгүй. Тэгэл амар айтаахан байх гал нөгөө нэг ч гэсэн нэг асуудалд оруулахгүй айтаахан байх гал ингээ хичээгээд байсан байхгүй. Тэгээд ер нь бол Риса одоо нөхрөөгөө машиндаа амьдарч байгааг мэдчихэж байгаа. Тэгээд лигионы утсан салаад ямар ч холбоогүй ингээ 2-7 хоног заяа. Тэр 2-7 хоног хугацаанд ингээд ямар ч лээсэн машиндаа амьдарч байгаа даа гэж бодсон. Тэнгүүд нэг холбогдохгүй болохоор нь бүр ингээд бараг л машина бариад нөө очоод хайх гад байсан байгаа байхгүй Риса. Тэнгүүтлээ өөрийгөө ингээ хүчээр тосоогоод за чи өөр одоо нөгөө нэг өөр ихтэй нэг 2 ах байгаа гэсэн штэ. Аавынх нь нэг өөр хүүхдүүд. За тэр 2 ахтай нь ядаж ингээ холбогдъё доо гэд ингээд фэйсбүүкээр тэр хүмүүсийг хайсан байгаа хгүй нөө бүр амьдараа уулзж исэн нэг 2 залуу байгаа штэ. За тэгээ фэйсбүүк дээр ингээд тэр 2 ахыг нь хайгаад Омар гэл байнга нэг найзгаа ирээд идэгс байхгүй. Омар тэр тэгсэн Омар ингэдэг тэгдэг гэл. За ингээ энэ 3 хүнийг хайсан юм байна. Тэгсэн чинь нэг ахтай нь холбогдсон чинь нэг ах нь болохоор би холбогдож чадахгүй байна уу. Тэнгүүд нь фэйсбүүкээр нөгөө ахийнх нь ингээд хаягийг нь олоод тэгээ чат хийсэн чинь хөөе би наатахыг чи ах нь биш штэ гэдгсэн гинэ. Бид нар чи ингээ хараад чинь би бинийгаа this my brother гэл тэгдэг. Түнш би яг төрсэн ах мах нь бол биш гэж тэгсэн цаа. Тэгэхээр нэг ингээд гээ шоконд ороод чи наа чи яг надаа өртөө штэ өрөө эзөөх юм бол гэсэн цаа. Тэгээд тэгсэн чи ингээд яг үндэ бол ингээд сүүлийн 6 сар битээр ерөөсөө уцаар яриаггүй 21 онд бол ингээ ерөөсөө уцаар яриаггүй холбогч байгаагүй гэсэн. Тэгсэн чинь штэ Рисагийн нүдэн дээр лигион ингээд энэ одоо яг энэ залуутай ингээ уцаар ярьдаг гэсэн за. Тэгэхээр бас ингээ хуурамчаар худлаа уцаар ярьж ирсэн байгаа хгүй юу. За ингээ холбоо барьсан хүн олдохгүй болохоор нөгөө Омар гэд найз руу ингээ фэйсбүүкээр хайгаад бичсэн байгаа хгүй юу. Тэгсэн чинь Омар нь амар ууртайгаар ерөөхдөө нилээ ширүүнээр ингээд би наа залуутай чи амарч холбоогүй наа чи минь найз биш. Тэгээд энэ лигион энтриг асууж ингээ над руу залахгүй баймаар байна
Наадхад ч би ямар ч холбоогүй гэд нэлээд ууртай нэлээд бүдүүлэгдүү ингээд ярьсан байхгүй. За тэгээд ер нь ингээд энэ гурван хүнтэй ярихад тэр Омар гэд найз нь бол нэлээд ширүү хандлагатай байсан. Тэгээд энэ үед болохоор ингээд хин штэ Риса ингээд ботсон. Манай найз гэд яриад идэгсэн. Манай найз Омар битэр тэгсэн. Омар битэр ингээд багахтай ингэжсэн гэд ингээд яриад идэгээс хүн нь штэ. Тэр хүнтэйгээ бүр хэдэн жил яриаггүй, ямар ч холбоос үлбээгүй ингээд худлаа яриад идэгсэн болж тарж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээд легион алга болоод 2-7 онцож байгаа шүү дээ. Тэгээд энэ хугацаанд бол Риса ингээд холбогдож болох ингээд бүх хүмүүстэй ингээд одоо холбогдож үтсэн. За үеэлтэй ч юм уу те ингээд Балтиморын ингээ одоо тэр Балтиморт байсан залуу нь болохоор би яг төрсөн ах нь биш гэсэн залуу болохоор залуу манад ирж исэн гэж байгаа байхгүй юу. Одоо легион болохоор ингээ манай Балтиморт байдаг ингээд манай аав энэ нөгөө хүүхд манад ирж байна. Манад ирсэн байх чаг ажилтаа авахч манайхаар ирээд ороод явсан гэд ярьж исэн байх. Тэгсэн чинь хөө би танай гэрт очиж байгаагүй хөө юу вэ гэдгсэн за. Энэ үед Рисад ингээд нэлээд хэцүү байсан. Ягаад гэвэл нь штэ 2-7 хоногийн хугацаанд ингээд Риса бүх хүмүүстэй ингээ холбогдох гэж үзсэн тэгсэн чинь миний холбогдсон бүх хүн легионыг өгсөн ч тоохоргүй хүмүүс байна гэд ингээд ойлгосон. Тэгээд энэ хүн чинь найзгүй юм биш үү? Энэ хүнийг ингээд амьд өгснийг нь одоо тоох хүн нэг ч аахгүй юм биш үү гэд ингээ амар өрөвдсөн гинэ. За тийм ингээ худлаа ярьдаг гэж болно. Тэг ингээ гинт хэрэг хийсэн байж болно. Гэхдээ таньж мэдэх бүх хүмүүстэйгээ ингээд легион харилцаагаа нураацсан байгаа байхгүй юу? Таньж мэддэг бүх хүмүүс нь легионы ярианд итгэдэггүй, худгаар гэж боддог, ямар ч ингээд хүндэлдэггүй, үнэлдэггүй, тэгээд ингээд ямар ч ингээд нэг юм гой харилцдаг хүн нэг ч ахгүй. Бүгд өөрийг нь ингээд доогуур үздэг юм. Тэг хүн худалч яж болно. Тэгтээ өөрт нь санаа зовдөг нэг ч хүнгүй байх ямар өрөвдмөр юм бэ гэж ингээд хэлж ин л та. Тэ нэрээ ингээ хүн мөнгөгүй ээж болно. Тэ хүн ингээд асуудалтай ээж болно. Тэгтээ ядаж нэг хүн ингээл араас минь санаа зовоосэй гэж хүн ингээ бодмоор доо. Тэгтэл ингээ бүх харилцаагаа бүх ингээд харилцааны гүүрээ нураацсан байгаа хгүй юу. Тэгээд хүн ч одоо ингээл уг нь бол хүнээр л дутаж ингээ амьдэрдэг штеп. Энэ бол ингээ амар харамсалтай ингээд мэдээсэн. Риса бол энэ дэр нилээ сэтгэлээр унсан байна. Бүтэн 2-7 хоног амьд өгсөн мэддэхгүй алга болсон чинь гинт гараад ирсэн. 2-7 хоногийн хугацаанд хаана исэн гэж behavioral hospital гэж байгаа хгүй юу. Зан үйллийг застдаг эмнэлэг заяа. За энэ бас ингээд нэг юм улсаас ингээд нэг юм улсаас хүмүүсийг байлгадаг одоо нэг эмнэлэг гэдэг шиг л улсын эмнэлэг шиг юм шиг байгаа юм. Тэгэд яагаад тийм эмнэлэгт хөвцөн гэж яагаад гэвэл нь штэ унтах газаргүй байсан учраас өөрөө ингээд одоо эн чинь биш тий үнийг хэлэхэд ингээд 40 50 гарцсан байгаа хгүй энэ хүн биш тий хөдөлмөрийн чадамж 100% заяа ямар ч асуудал байхгүй тэнгүү зүгээр машиндаа унтахаас ингээд тухгүй байсан учраас ажил хийхгүй заяа машиндаа унтмааргүй байсан учраас эмнэлэгт очиж хөвтсөн байгаа хгүй нэг юм нэг өвчин ингээд өглөөл одоо өвдөг гэдэг ч юм бидэхгүй тэгээд эмнэлгийн ор ингээд бүгэлж хөвтөж байгаа хгүй гэд комтер амар олон хүмүүс ингээд ууралцсан билээ зүгээр одоо эмчлэл хэрэгтэй зөндөө хүн байхад эмнэлгийн ор бүгэлж хөвтдөг. Одоо ямар учиртай гар вэ гэд бүр айгу дургуун хүрсэн байсан. Тэгээд машинда унтаад ажилд ороод өөрийнхөө амьдралыг дэш өөдөнд ачиж чадахгүй одоо бараг тий хэд хүртлээ юу ийжсэн юм бэ гэл. За ингээл легион эмнэлгээс гарцсан. Гэнт нэг өдөр залгаал эхэлсэн. За ярингуутлаа шууд ингээл би гэртээ харихтаа бэлэн болчлоо гэж хэлсэн за. I'm ready to come home гэж хэлсэн. Би гэртээ харьлаа гэсэн за. Легион 2-7 хоног эмнэлэгтэй яж авах хугацаанд штэ. Нэг хүн л бүр амар ингээ урамшуулсан заяа. Чи наад гэрээс угаасаа явах шаардлагагүй байсан. Наа чи ингээд marital home буюу чи гэрэлцсэн байсан үедээ наад гэртээ амьдарч байсан бол наа чи чиний гэр. Гэрлэлт чи одоо аль биесээр салаагүй байгаа учраас тоор чи наад гэрээсээ хөөгдөх ёсгүй. Чи наана амьдрах хэрэгтэй гэж хэлсэн заяа. Тэгсэн чинь ингээд гэртээ очиж болно гэдэг бүрэн ухамсарлцсан. За тэгээд энэ бол хууль бус биш юм байна гэд тэгээ ойлгоцсон. За тэгээд шууд Рисаг занл хийлч эхэлсэн байгаа хгүй. Тэгээд бүр нэг цагт 30 удаа хуцаар ярьдаг гэсэн гин одоо баг 30 удаа ингээ хүн Риса руу ярьдаг. Би очино би одоо гэртээ харих чинь гэл. Тэгээ хамгийн гол нь уцаар биш мессенжерээр ярьж исэн гэдэг амар сайн ингээд сануулсан. За одоо нөгөө нэгжгүй. Тэгтээ ингээл датагаар л ярьж исэн байхгүй энэ тентгийн wifi-аар. За тэгээд би гэртээ харьлаа, би гэртээ орё гэдгсэн. Тэгээ бүр өглөөний 7-оос ахуулаад орой 10 хүртэл ярьдаг гэсэн гинэ бүр
баян мессенжерээр залгаал бүр амар ч баг тэгвэл хүн айн эзтэй. Тэгээ тэр үед бол ингээл Риса бүр хөтлөө айцсан. За тэгэл бүх таньж мэддэг цагдаа хуульч найзууд руугаа яриад бүр цагдаа нар руу яриад үнэндээ бол ингээд тэгсэн чинь цагдаа нар тэгсэн гинэ яг хуулийн дагуу бол танаа нөхөр гэртээ орох хэрэгтэй гэсэн. Хамгийн сайн ингэж байгаа байхгүй. Энэ ингээ Риса ингээд өмнө түрээсэлдэг гэсэн байрахгүй. Тэгээ тэрэнд нь ингээд энэ залуу орж ирээд амьдрсан. Одоо ингээд яг нөгөө гэрэлцэн болохоор энэ залуугийн амьдарч байгаа байр болчихж байгаа байхгүй. Тэгээ цагтаа нар болохоор яг үннийг хэлэхэд гэрлэл цалаагүй учраас нөхөр чинь гэртээ орох хэрэгтэй чи оруулах ёстой гэдгсэн заа. Тэгээд буцаад ирвэл одоо гэртээ орвол тэгээд чи өөрөө бол ингээд гараа өвчж болно хамаатай амьдэрдэг ч юм уу те өөр нэг түрээсийн байранд амьдэрдэг ч юм уу. Гэхдээ наад хүн ч юм бол гэртээ орох хэрэгтэй гэсэн заа. Тэгээд Риса болохоор ингээл нөгөө өөрлөө залгаад тахаар чи хэрэг ингэрт орж ирэх юм бол би чамд зөвшөөрлөхгүйгээр одоо хүний эдлэн газар орж ирсэн гэж би чамд цагтаад өгнө шүү. Чи өмнө хүний зөвшөөрлөхгүй одоо эдлэн газар руу орж исэн биз дээ. Чи мэднэ үстэй. Тэргээл ингээл амар сүрдүүлээл. Тэгсэн чинь нөхөр нь бол сэтгэл шулуутсан байсан гинэ. За тэгээд цагдаа найз нар нь болохоор ингээд 3 зөвлөгөө өгсөн байна. Чамд энэ 3 боломж байна. За нэг бол наад залууга гэртээ ирэнгүүт нь тусдаа өрөөнд амьдруулах. За эсвэл хоёр дахь нь болохоор цагдаа оруулж ирээд за ингээд нөө цагдаа нар чи эндээ камертай байдсан шүү дээ. Тэгээд камераар нь ингээд бүх өрөөгөө ингээд шалгуулад тэгээд ингээд бүх өрөөнийхөө одоо байдал юм хүм эвдэрч сэвдрээгүй юмнуудынхаа ингээд бүх тавилгынхаа орчин харуулад тэгээд өөрөө хамаатны даа ч юм уу тий найзандаа очиж амьдраа. Тэг хэрвээ одоо ингээд нөгөө камераар бичүүлээд одоо тэр залуу нь гэрт нь амьдарч агаад явахдаа ямар нэг юм эвдэрсэн байх юм бол бас одоо ингээд тэрийг нөхөн төлбөр төлөвлөх ч юм уу тий. Тиймэрхүү ингээд юу байна? Боломж байна. Тэгээд 3 дахь боломж нь болохоор угаасаа ингээл хамтдаа л амьдрах, буцаад гэртээ хүлээж авах гэж хэлсэн байна. Өмнөх бичлэгүүд дээр хэлжсэн шүү дээ. Рисагийн одоо энэ амьдарч байгаа байрных нь гэрээ 8 сар дуусаад өөр нөгөө нэг дүүрглүү нүх зорилготой байгаа. Тэгээд тэр нь бол ингээд яг биелнэ. 8 сарын 31 ингээд яг ингээд байрных нь гэрээ дуусгах байхгүй. Тэгээд 8 сар л уг нь бол дуусчвал болох гээд байгаа. Тэгсэн чинь ингээ энэ нь одоо 8 сарын ингээ ихэр хүрээд ирчдэг. Тэгээд амар их ингээд одоо нөгөө айж эхэлсэн. Одоо ингээл нөгөө зүгээр сууж чадхаа байлсан. Ингээл яана ингээл ороод ирвэл яана дахиад намайг одоо дахиад манипуляцтай л тий надад худлаа яриад ингээл ингэх бах та гэд. Тэгээ нөхөр нь болохоор би одоо бензиний мөнгө олчвол ингээ одоо очлоо гэлтгсэн гинэ. Тэг яаж бензиний мөнгө олгож байгаа юм бэ мэд. Тэгээ өдөр бүр ингээд амар айцтай бүр ингээ хизээ ороод ирэх нь мэддэхгүй бүр ингээ яг галзуурах байгаа юм шиг мэдрэмж ингээ авсан гинэ. Тэгээд бүр сүулдэ бүр ингээд тэр одоо яг эрхээс нь наагур ирнэ гэд хэлснээс хойш бүр ингээд бүх цаг таньж мэддэг цагдаатайгаа яриад бүр цагдаагийн дарагтай яриад бүр яах ийхээ ингээд бүр зөвлөгөө аваад тэгсэн чинь ингээд яг залгаад би 3 дахьад очно гэсэн инээ нөхөр нь. За тэгсэн чинь хэрэг ингээд 3 дахьтын үнэхээр ингээд ирэх юм бол одоо 8 сарын дундуур юм байна л та. Тэгээд 8 сарын 31 хүртэл 2-7 хоног твчээд тэгэл ингээл дуусна штэ гэд өөрийгөө ингээд тайвшруулах гэж уунал хичээгэл байгаа. Одоо ингээл 8 сарын 31 л ингээл ирчүүл ингээл миний амьдрал болох гээд байна. Би ингээ өөр тийш явах гээд энэ хүнээс холдох гээд байна. Ингээ өөрийгөө ингээд тайвшруулах гэж хичээгээд байсан. Гинэд цагдаагийн дарга нь Риса руу яриад тэгээд би ажлынхаа датабейсээс нөхрийн чинь нэрийг хайлаа тэгсэн чинь нөхөр чинь нөгөө баривчлах бид нар нөхрийн чинь баривчлах хэрэгтэй юм байна. Наа хүн чинь нөгөө тэнсэнгийнхаа одоо дүрмийг зөрчиж гэд тэгсэн гинэ. Тэгэл Риса амар санаа амарсан байна. Йоо. За нөхөр нь бол өмнө нь ингээд бүр гэмт хэрэгт холбогдоод ял авч исэн. Тэгээ одоо бас ингээд тэнсэнтэй юм байна. Тэнсэн гэдэг нь одоо нэг юм шалгалтын үе гэх юм уу? Аятайхан байх хэвээр. Тэгээ дахиад гэмт хэрэг хийх юм бол бүр үнэхээр ингээд шорон руу явах байхгүй. За тэгээд дараагийн парт руу оръё. За ингээд 3 дахьд ирнэ гэсэн нөхөр нь 5 дахь өдөр гэмт залгаад тэгээд 5 дахьд ирэхээр болсон байна. Тэгээд Риса 5 дахь өдөр ингээ ажилдаа явцсан байсан. Тэгсэн чи би аваад очиж шүү гэж залгаад байсан гинэ. Тэгээд тэр үед болохоор Риса бүр үнэхээр айсан ингээ бүр гэртээ харьмааргүй байсан. Бүр ингээл гэр гэсэн бодлыг бодонгол бүр ингээ бүх биеэр ингээ бүр ингээ нөгөө нэг юм айц хүч бүр ингээ нөгөө гүн гэдэг лөө. Тэгсэн гинэ. За ингээд яг ирж шүү гэл ингээл яриалсэн. Тэгээд тэр үед нь болохоор яг ирээгүй байсан юм байна гэсэн чинь цагдаагийн дарга нь ингээд яг хэлжлээ л дээ энэ цагдаагийн дарга бол үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байсан надад бүх юмараа тусалсан гэд. Тэгээ нөхөр нь ирж ийн гэх үед нь гэрийнх нь яг Рисагийн гэрээ хажуугаар ингээд эргүүлийн машинтайгаа ингээд явсан чинь ирээгүй.
Лигион ирж явах замдаа яг гэртний ирэхээс өмнө дэлгүүр орж нэг 0 ороодохыг гэж яг тэр үеэр нь цагдаагийн дарга нь яг ингээ гэрийнх нь гадуур явж таарсан байна. Тэг нөхөрч ирэг байна гэсэн байна. За энэ үед болохоор Риса ээжтайгаа нагц ихчтэйгаа бүгдээрнтэй нуцаар яриад л та ингэжин тэгч ингээл амар их сандралтай ингээ байсан гинэ. За тэгсэн чинь нөхөр нь яг гэрийнхэн гадаа ирээд яг одоо нөгөө Америк нэг байшингууд чинь тийм байдэн штэ ингээ гэрийн хаалга тэг хажууд нь ингээ гараж тэг гаражийнхэн гадаа ингээ машинаа яг парклцсан гинэ. За тэгээд машинтайгаа ингээ зогсож исэн байна. Риса болохоор ажлын машинтай яг өөрийнхөө машинаар биш. Гэрийнхээ хажуугаар өнгөрөөд яг хажуугаар машинтайгаа яваад тэгээд нэг өөр буланд очиод парклцсан. За тэр булангаас болохоор өөрөө нөхрийнхөө машинтай нь харж чадна. Нөхөр нь бол өөрийг нь харах боломжгүй. За ийм ингээд буланд очиод зогссон. Тэгээд 8 сарын дунд бүр хар халуунд ингээ энэ үйл явдал болсон гэж байгаа байхгүй. Тэгээ өөрийг нь харахгүй газар ингээ зогсоод хүлээжсэн байна. За яг машинтайгаа нөхрөө харчаад парклаад шууд уцаа аваад 911 лээ ирсэн байна. За тэгээд яг нөгөө цагдаагийн дарга нь юу гэж хэлхийг зааж өгсөн гинэ. Сайн байна уу? Намайг тэр гэдэг миний салсан нөхөр яг манай гэрийн гадаа ирсэн байна. Тэгээд би айгua аюулд орсон мэдрэмж аваад байна. Би аюулд орчлоо. Та нар ингээ хүрээд ирээч гэдгсэн байна. 911 рүү ярьсныхаа дараа цагдаагийн дарга руу яриад цагдаагийн дарга нь 4 цагтаа явуулъя гэсэн байна. За ингээд 4 цагтаа ирээд баривчилсан. За тэгээд яагаад баривчлах болсон бэ гэхлээр нөгөө тэнсэнгийнхаа дүрмийг зөрчсөн. За тэгээ энэ үед нь болохоор ингээл бөөн 4 цагтаа ирээл цагдаагийн машин ирээл ингээл нөгөө чимээ гараал сайрен дуграал тэг ингээл хөршүүд нь бүгд гэрээсээ гарч ирж хараал. Ер нь бол ингээ айгүй сүртэй үйл ажиллагаа болж байгаа хгүй 4 цагтаа ирж мэрэл. Тэгсэн чинь нэг эмэгтэй ингээд одоо нөгөө цагтаа ирээд тэгээд та нөхөртөөгөө ярих уу нөхөр чинь тантай ярих гэдэг наа гэтгсэн байна. Тэгэхээр би яри би очиж уулзъя гэдгсэн гинэ. Тэгээ нөхөртөр очиод чи үнэхээр ирэх хэрэггүйсэн би чамд ингээд хэлсэн штэ ирэх хэрэггүй гэдгсэн чинь үгүй би зүгээр ингээд телевизээ аваад гарыг би телевизээ л авчий гэдгсэн гинэ. Тэгэхээр хөө чиний тэр телевиз чи ингээд минийх чи ингээд гэр бүл салгах ингээд гэрээгээ уншаагүй юм. Яг салгах үед ингээд чиний одоо эзэмшилт байгаа бүх юм чинийх, миний эзэмшилт байгаа бүх юм минийх. Тэгэхээр манай гэр дотор байгаа бүх юм минийх гэсэн үг гэдгсэн чинь. Үгүй би зүгээр юмаа аваад гарчи би телевизээ аваад гараа явчих наваа ингээд сулчих гэдгсэн гинэ. Тэнгүүд нь бүр амар дургуун хүрээд бүр ингээд юун дээр ч уучлалтгүй байхгүй заяа. Уучлаарай гэж хэлэхгүй. Тэнгүүд ингээд бүр амар дургуун хүрээд нөхрлөөгөө шууд ингээ уурандаа бүр ингээ би энд бүр ингээ 4 цагтаатай ингээ бүр зогсож штэ. Чи бүр намайг ийм юм хийхэд хүргэлээ штэ. Чи намайг бүр ямар тэнэг байдалд оруулаа бүх үршүүд гараад ирсэн байна. Чи заавал нөхцөл байдлыг ийм одоо хэмжээнд авиж хэрэгтэй байсан юм уу гэд бүр амар дургуун хүрсэн. За би бүр ингээ нөхрөө баривчлуулах гад 4 цагтаатай ингээ зогсож штэ. Энэ бол бүр үнэхээр ингээ уучлаарай ингээ гинт хэрэгтэй барьчлаад байгаа ш. Нөхрөө ингэж байгаа байхгүй юу? Гэр бүлийн асуудлаа одоо нөгөө ингээл бүр олон нийтэд бүх ингээ хөршүүдтэй зарлж байгаа байхгүй юу? Тэгээд яагаад намайг ийм байдалд оруулж байгаа юм бэ гэсэн чинь ингээ нэг уучлаарай би зүгээр ингээ одоо ингээ юмаа аваад явчих. I'm sorry гэл ингээ шууд тэгээд исэн гинэ. Тэгээд цагтаа баривчлаад цагдаагийн машинда хийсэн. Гэсэн чинь тэр дотор бүр ингээд нөхөр нь яг ингээд галзуурч исэн нөгөө manic episode гэдэг нь шүү дээ. Ингээд бүр нөхөнийг солиорхороо ингээд ойрлж өрөөл ингээд бүр ингээд төвчээр алдал. За тэгээд цагдаа болохоор одоо өөрийнх нь нөхрийнх нь карманд байсан машины түлхүүр хитвчийг одоо аваад явсан гэж байна. За ингээд энэний дараа шууд гэрлүүгөө ороод тэгээд бүр үнэхээр одоо нуруунд дээрээс нь айгуу том ингээд нэг айц нь ингээд жоохон нэг одоо амар төгшүүр нь ингээд нэг арилсан яг ингээд мэдгдсэн гинэ. Гэртээ орчоод жоохон байж агаад буцаж гараад шуудангийн хайрцагаа шалгасан байна. Тэгсэн чинь яг тэр үед нь штэ. Шуудангийн хайрцаг дотор нь гэр бүл салсан шийдвэр нь ингээд шуудангаар хүрээд ирсэн. Бичиг баримт нь. Тэгээд тэр цаасыг хараад Риса бүр зүгээр шууд сад тавьсан гинэ. Бүр яг нэг хүн ингэж уйлдаг штэ нэг ингэж уйлдэн штэ. Бүр тэгэл бүр сад тавьсан гинэ. Тэгээ бүр тэр үед би зүгээр л ингээл яг ингээд нөгөө нүднийг нэг дэлгүүдэглээ. Бүр ингээл бүр хамаг юм тавирсан. Тэгээд би бүр маш их хөнгөрсөн. Миний нуруунаас маш том ачаа авагдж байгаа нь мэдрэгдсэн гэдэг чинь. За ингээд
энэ 8 сарын дунд болсон амар том ингээд үйл явдал ингээд дуслаа. 6 сард нөхөр нь гэрээс нь явахдаа ингээд 2 цүнх хувцас авч яваад тэгээ машинтайгаа ингээд явсан шүү дээ. Тэгээд Рисагийн гэрийн гадаа нөхрийнх нь ингээд машин байгаа байхгүй юу. За тэгээд машин дотор нь нөгөө 2 цүнх хувцас байгаа. За тэгээд нөгөө дотор нь мөнгөгүй байх л та гэж Риса өрөө тэгсэн нөгөө төрөвч машиныхын түлхүүр хоёрыг нь болохоор цагдаа нөгөөнийг нөхрийнхний эзэмшилтэй байсан болохоор ингээд цуг аваа авчихсан. За тэгээд Риса болохоор шууд машиных нь Ford Taurus гэх нөө тийм машин гэсэн. Машиных нь шууд нөгөө машина нөө лизингээр ундаг гэсэн юм байна. Лизингээр авсан байсан юм л. Тэгээд нөгөө машиных нь газар руу залгаад энэ Ford Taurus гэдэг энэ машин одоо танах уу гэдгсэн чинь наад машины чинь нөгөө лизингийн төлөлт бүр хийгдээгүй хэдэн сар болж байгаа. За та төлөлтөө хийх үү гэдгсэн чинь үгүй ээ энэ машинаа ирээд аав. Энэ одоо хэрэггүй гэдгсэн гинэ. Тэгээд нөгөө газар нөө за бид нар машин авуулаад ингээд маргааш очиод ачуулчаа очиод ачаад аваа явъя гэж тэгэрээ гэ. Тэгээд тэр нөгөө газрынх нь хүн нь бүр мастер кийтэй нөгөө нэг машиныхын төлхүүртэй нь ирээд машиныг аваад явцсан байна. За ингээд ерөөхдөө бол энүүгээр юу гэж хэлээд байгаа вэ гэхээр Риса одоо тэгээд тэр машин дотор нь болохоор нөгөө 2 цүнх хувцас байгаа байхгүй нөхрийнх нь эзэмшилтэйсэн. Энүүгээрээ Риса юу хэлж ийнэ гэхээр энэ нөхрийн эзэмшилд одоо юу ч байхгүй. Мөнгөгүй хоосон төрөвч тэгээд машин нахгүй машины төлхөр ингээл болоо. Тэр ер нь бол ингээд надад хийсэн зүйлийн төлөө би ингээд бүр юучгүй болгосон гэж ингээ хэлж байгаа. Нөхөр нь баримтлагдаад явцсан. За ингээд шүүхийн сонсголтой тэр нь 8 сарын 29-37 нь за энэ үед ковид үе байсан учраас ер нь одоо шүүх хурлын танхимд орж болохгүй бүх юм зүүмээр явагдчихсан. Тэгсэн чинь тэрэнд нь ээж нь суусан гинэ. За ингээд шүүх хуралд легионы өмгөөлөгч нь легионыг төлөөлж орсон. Нөхөр нь бол ингээ харагдаагүй. За тэг ингээ шүүхийн шийдвэр гараад дууссан. Тэгээд ямар шийдвэр гарсан бэ гэдгсэн чинь ингээ амар ойлгомжгүйсэн гинэ. Тэгэхээр нь ингээд Риса шууд нөгөө хиний өмгөөлөгч рүү яриад легионы өмгөөлөгчийг олоод тэг би ингээд одоо би тэр аль биесээр салцсан. Би салсан ихнэр найнаа. Тэгээд өмгөөлөгчтэй ингээ яриад наад шийдвэр нь яхаар болчихоо би сайн ойлгосонгүй гэдгсэн чинь тэр хүн ингээд айгуу жоохон ууртай дуу ингээд айгуу тийм чи одоо над руу залгаж яах гэдэг байгаа юм гэд нөгөө ууртай өмгөөлөгчсэн гинэ. Тэгээд тэр өмгөөлөгч болохоор тэр нөгөө баривчилсан нэг ирэхээр ингээд нэг баривчилсан штэ. Барьшлах эрхтэйгээд тэр эрх нь угаасаа бүр айл 6 сарын өмнө хүчгүй болцсон байсан эрх юм да. Тийм учраас ингээд нөхөр чинь 8 сарын 30-нд ингээд шоронгоос суллагдана гэж. За тэгсэн чинь Риса болохоор 8 сарын 31-нд нэг өөр дүүргэлөө нөх байхгүй. 30-нд шоронгоос гарвуугүй Риса дээр ирээд Рисаг яах бол гэд амар айсан гинэ бүр ингээд 30-нд ингээд 29 30 31 ингээд амар хэцүү өдрүүд ингээд таарчиж байгаа байхгүй. Тэгээд 30-нд үнэхээр суллагдах болцсныг ингээд мэдсэн. Ээжтэйгээ ирсэн чи ээж нь болохоор за чи 31-нд нүүх юм чи юу ачгүй 30-даа чи хамаатны дооч хончих. Наагдагчийн дооч хончих. Тэгээд 31-нд өдрөө очиод өдрийн цагаар ингээ юмаа нүлгээ аваа явчихаа гэдгсэн байна. Тэгээд 30-нд яагаад гэртээ хоноогүй гэхээр шоронгоос гарч ирээд ямар уур нь хөдлөөд те чи намайг шоронд хийлээ мэлээ гэд яачих юм бэлээ ингээд яг үлэхэд би энэ легион гэдэг хүнийг танихгүй штэ надад юу хийж чадах ямар ингээд те бололцоотой гэдгийг би мэдэхгүй. Тэгэхээр би ингээ айх хэрэгтэй надад айх хэрэг байгаа гэдгсэн. За тэгээд нагаз зэгчиндээ хоноод маргааш нь өдөр шууд гэртээ ирээд өдрийн цагаар нөгөө нүүлгэлтийн компанид бүр илүү мөнгө төлөөд энэ юмыг бүр маш хурдан бэлдээд өгдөх үү ингээ хувийн нэг чанартай асуудал байгаамаа гэд ингээ 31-ний өдөр бүх гэрийнхаа бүх юмыг 2 цагийн дотор бэлдүүлээд тэгээ явсан байна. За тэгээд явахтаа штэ одоо нүүхтэй болохоор ингэсэн тэр гэрт легион амьдарч байхдаа гараараа хүрсэн бүх юмыг нь онлайнаар зарсан. Ерөөсөө юу ч үлдээгээгүй. Тэр хүнтэй холбоотой бүр ингээд юутайч юу ч харахыг хүсээгүй. Тэр хүнийг санагдуулах ямар ч юм ингээ үлдээхийг хүсээгүй. Тэгээд би амьдралаа шинээр эхлэмээр байсан. Тэг ингээд бүх юм шинээр эхэлсэн. Тэгэхдээ надад нэг бэлгэлсэн нэг гоё өсгөтэй гутлыг үлдээсэн гэсэн. За ингээ бүгдээрээ төгсгөл рүүгээ ирж гин. Тэгтээ бас нэг юм болсон байгаа. 2021 он бол миний амьдралын ингээд сүрлээсэн. Би 21 оныг эхлэхдээ би хүнтэй гэрэлж эхэлсэн. Он дуусахад би салж дуусгасан. Тэгээд яг үнийг хэлэхэд ингээд оны сүлд бол би ингээд яг явдаг зомби болцсон байсан. Миний надад ямар ч амьдралын итгэх байгаагүй. Миний өөртөө итгэл бүр навс унсан. Би бүр зүгээр ингээл
одоо нөгөө доошо хязгааргүй гэдэг шиг тийм болсон байна. За ингээд 8 сарын 31-нд бүх юм дуусаад өөр ингээд дүүрлэн нүгээд нүчээд ингээд шинэ ажилдаа орсон. Тэ ажлыг ингээд bijсэн чинь 10 сард ковид тусаад тэгсэн чинь туссан байж ковид нилээ ингээд ковид тусаад туссан байжсэн чинь ажлынх нь нэг хамтрагч эмэгтэй лөө эмэгтэй нь ярьсан гинэ. Тэгээд хуучин нөхөр чинь чамайг хайж гинэ. Тэгээд ажил руу залгаад чамтай ингээ ярих хэрэг байна гэд ингээ залгаад байна гинэ. Уг нь бол ингээ тэр нөхрөөс ингээ салахтаа бүх юм шинжлэхийгчээс ахгүй утасны дугаараа солиод амьдрдаг газараа солиод тэгтээ аль хэдийнэ нөгөө шинэ ажлынхаа ингээ хаяг маяг одоо компаниг ингээ асуудал үүсгэхээс өмнө мэдчихсэн учраас ингээ нуух боломжгүй байсан. Тэгээд залгангууд залгасан юм байна. Тэнгүүт л яг юу хүсэж исэн гэхлээр штэ 8 сард ингээд нөө үлдээс ууттай юм амаар байна гэдгийгсэн гинэ. Рисагийн ажлын газрын эмэгтэй нь болохоор чи уцаар бити яраа ингээд текст мессежээр харьц. Тэгээд текст мессежээр ингээд одоо нөгөө явуулсан өдөр цаг нь харагддаг учраас ингээд хэлмээр байгаа сүлийн үгээ хэлчихгүй юу гэдгийгсэн гинэ. Тэнгүүт нэг тэр үед ингээд Риса ийм мессежсэн байна. Надад чиний юу ч байхгүй. Над руу дахиж ингээд ажил руу над руу ингээд ерөөсөө битгий яар надтай битгий холбогд. Би ингээд тэр нөө салсан шийдвэрийнхаа ингээд нөө юг цаасыг ингээд чам руу явуулчих гэдгийгсэн гинэ. Чи дахиж над руу нэг л удаа залгах гэж оролдох эсвэл залгах юм бол би чиний эсрэг одоо restraining order авна гэж чинь тэр нь одоо хязгаарлах тушаал гэх үү. Одоо ингээд өөртөө нэг хэдэн метрийн ингээд ойрхон байх юм бол шууд ингээд гэмт хэрэг хийсэн болно гэсэн үг. Тэр Риса хэлэхдээ хүмүүс намайг ингээд айгуу драматиктэй ингээд ямар сүртэй хэрэг дэврэгцэн юм бэ гэж бодож иж магадгүй тэгтээ би хүнд ямар хүнтэй ямар хил хязгаар тогтоох ёстойгоо ингээд мэдэх ёстой. Наадтай дахиж нэг л ойртох юм бол зүр нэрээ шууд цагтаа дууд шүү гэд одоо ингээд өөрийнхөө байр суурийг ингээд мэдэрсэн юм хтэй байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ нь бол миний одоо экс нөхөртөөгөө холбогдсон хамгийн сүүлийн удаа байсан. За ингээл би хинтээ гэрэлчвэ гэсэн түүх ингээд дуусч байна. Хамгийн сүүлийн TikTok Риса ингээд нэг аян дээр хийсэн байна л та. Энэ дээр ингээд одоо дүгнэлтээ бас ингээд яг ярих гадсэн юмныхаа ингээд зорилгыг тайлбарлсан байна. За яагаад ингээд энэ өөрийнхөө туулсан нэг юм сонин одоо тий амьдралаа олон нийтэд зарласан бэ гэхээр нэг эмэгтэйд ч гэсэн ийм асуудал битгий болоосой гэсэн ингээд үүднээс нэг эмэгтэйд ч гэсэн сэрэмжлүүлэх гээд ингээд өөрийнхөө түүхийг хуваалцсан байхгүй. За тэгээд эхний ойлголт нь болохоор за Лион надад хизээч хайртай байгаагүй. Надад хайртай гэлтгүү бараг өөртөө ч хайртай байгаагүй бах. За тэгээд хоёр дахь нь болохоор тэр залуу бүр надад дуртай ч байгаагүй. Анх намайг хараад ингээд одоо дууралч байгаагүй гэж байгаа байхгүй. Тэгээд яг үнийг хэлэхэд Риса ингээд амьдралтаа авах боломжгүй юм ингээд хараад сэтгэл нь хөөрөөд баярлаад авах боломжгүй байшингаа орж үзээд аялах боломжгүй ингээд Лондонгийн аяллаа төсөөлж мөрөөдөөд ингээд нэг юм хөөрөлтэй байгааг нь харж зүгээр бахаал хангадаг гэсэн тэр залуу. Тэгээд одоо ингээд Рисагийн бодлохоор ингээд манай нөхөр намайг Лондон авч явах гэж байна. Манай нөхөр надаа BMW X5 аваад өгчлөө гэж ярьдаг ингээд нэг юм ихнэр байх мэдрэмжийг бүр үнэхээр их ингээ өгүүлж ийснэ ингээ ойлгосон. Тэгээд би яагаад тийм ихнэр байж болохгүй гэж ингээ тухайн үед ингээ бодож исэн гинэ. Рисагийн хувьд тийм боломжтой айлын хүүхэд ч биш халамжийн мөнгөөр өссөн эмэгтэй байгаа байхгүй. Тэгээд тийм эмэгтэй ингээ хідэн тэрбумын байр үзүүлээл оруулж гаргаал гой машин унуулж үзүүлээл ингээд нүдэн сэрхийг харж ингээ бахан хандаг гэсэн залуу байгаа байхгүй. Тэгээд хей хэрэг ингээд одоо Лигион штэ. Хей би ингээд зүгээр одоо үнэтэй байрнуудыг очиж үзэж сонирхох дуртай. Би амралтын өдрөөр тэгэж ингээд өөрийгөө дугаацуулдаг эдэр гэх юм бол оо тийм үү окей хоёулаа хамт очиж үзье гэл ингээл явах байсан баг. Гэхдээ зүгээр л ингээд тэр юмнуудыг үзээд сэтгэл нь хөөрж ахыг хараад тэгтээ чи хизээж авч чадахгүй штэ гэж байгаа юм шиг. Ингээд хилдэг одоо шууд бусаар хилдэг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд яг үнийг хэлэхэд Лигион биш дээ ингээд ямар амар харгиц хүн бэ гэдгийг ингээ ойлгосон. Зөвхөн ингээ ресад ч биш ингээ босоод ингээд одоо экс эхнэрүүдтэй эмэгтэй хүмүүст ямар муухай харгиц ханддсан бэ? Ингээл бүр хүснээрээ ингээл нөө тоглоом шиг ингээ хандж байгаа байхгүй. Би чам тийм аваад өгөх үү?
чиж авч чадахгүй л дээ би чамд авч өгөхгүй гэж хэлсэн гэл. Тэгээд Рисагийн болохоор яг хамгийн том зүйл нь болохоор би энэ Леон гээд одоо экс нөхөртөөгөө уулзахаас өмнө таньдаг хүмүүстэй бол би итгэдэг. Одоо бол би нэг ч шинэ хүнд итгэж чадахгүй. Би одоо бүр хүнд итгэх их бүр боломжгүй. Ягд гэвэл дахиад надаар тоглол яана. Дахиад ингэж би алдчихвал яана. Дахиад би тохиоллоо унтраацсан байвал яана гэх айдастай болсон гэж. Дахиад нэг залуу гарч ирээл өөрт нь сайн хандаад чи өстө гоё юм аа би чамд тийм бэлэг авч өгье ингээ би чамд хайртай шүү гэж хэлэх юм бол үнэхээр ингээ итгэх ямарч боломжгүй байхгүй юу. Одоо бүх хэмийг нь ер нь бол ингээ нураацсан байхгүй юу. Итгэж байгаа ч гэсэн тэгтээ цаана ингээ нэг нууж байгаа юм байгаа да гэж бодох одоо ингээ боломжтой болчихж байгаа байхгүй юу. Тэгээд дахиад надаар ингээ ямар их нэг хүн тоглоод би нэг хүний тоглоом болчвол яана гэх ингээ айдас бол ингээ угаасаа насан туршид нь ингээ байна. Тэгээ хамгийн амар нь ингээд Леон бүр ингээд өглөө осоол Рисад ингээд худлаа ярьдаг гэсэн байхгүй. Тэгээд одоо голтол ингээд худлаа ярьсануудыг ингээд одоо ингээд нэгэнгүү тоочоод ярьлаа шүү дээ. Гэхдээ энэний цаана бас юу байгааг мэдэхгүй байхгүй. Айгүй олон хүмүүс одоо нөгөө $2000 яасан бэ, тэр яасан мийсэн гэж миний комментараас асууад байгаа шүү дээ. Мэдэхгүй бүр ингээд гэхдээ Риса би ингээд айгүй хэм мэдж байгаа тэднийгээ бүгдийг нь багтааж ярьж чадаагүй. Гэхдээ энээс цаашаага бүр ингээд миний яриаггүй, миний мдээгүй зөндөө их ингээд худлаа ярьсан нуусан юмнууд байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ би одоо л ингээд мэдгүй. Тэгээ айгүй олон хүмүүс ингээд Рисаг чи өстэй энэ хүнээс хүүхдтэй болоогүй юм да. Яаж хамт байр авчаагүй юм бэ? Яаж ингээд санхүүгээ нэгтгээд те нэг ингээд одоо өмчтэй олчоогүй юм бэ? Чи өстэй айгүй том сумнаас бултлаа гэж ингээд хэлжиж магтгүй. Хэлж байгаа. Тэгээд тэр үгэнд бол би баярлж байгаа. Тэгтэл л ингээд яг сумнаас яг болтсон юм уу? За тэгээд Риса ингээд би бол бурханд маш их баярлж байна. Ингээд бүр илүү гүнзгий асуудалд орхоос нь одоо өмнө тэ өөрт нь бүх юмыг илчлээд харуулсанд ингээд би маш их баярлж байна. Бурхан үнэхээр намайг хамгаалжээ гэж. За тэгээд өөрийнхөө бас зорилгыг ингээд дахиад хэлсэн. Би ингээд нэг л эмэгтэйд ингээд тусламаар байсан. Тэгээд юм бичлэг хийж эхэлсэн. Би юм вайрал болно гэж мэдээгүй. Рисагийн бичлэг одоо бүр амар дэлбэрсэн байхгүй. Бараг гэжтэй нийтдээ бичлэгнээсээ $100,000-аас дээш доллар олсон байх боломжтой гэж хүмүүс ярьж илээ. Мэдгүй тэгээд айгүй олон байгууллагууд ч гэсэн өөртөө холбогдож байгаа. Сүүлийн рил дээр болохоор би Лондон явахаар боллоо гэж рил хийжсэн. Тэгээд айгүй олон байгууллагууд бас ингээд санал тавьж байгаа юм шиг лээ. Тэгээд хэрэг нэг эмэгтэй штэ. За би дараагийн рилрээ нэг. Энэ түүхийг сонсож байгаа олон хүмүүс дундаас нэг л хүн ингээд би хүнтэй гэрлэмээр байна. Миний цаг оройтчлоо. Миний ээлж хизээ ирэх юм болоо хүнтэй л суучвал гэж бодож байгаа хүмүүсээ л тэр хүмүүстэй ингээд сануулж байна. Одоо ингээд хамт байгаа хүний чинь ингээд нэг л юм таалагдахгүй, нэг л биш тий. Гэхдээ ингээд нэг за ингээд төвчж яхад болох байлгүй дээ, тэгж жагаад ингээд зүгээр болчих байлгүй дээ гэдэг ч юм уу тий. Тийм мэдрэмж байгаад ах юм бол зүгээр л юмаа ингээд судлаад үзээрэй гэж ингээд манай Риса зөвлөж байна. Тэгээд яг үүнийг хэлэхэд ингээд ганц би байх амар муухай. Ингээд ганцаардна гэдэг айгүй муухай. Тэгтээ штэ. Гэрлэх ёсгүй хүнтэйгээ гэрлэх нь бүр зүгээр ингээд амьдын там шүү. Тэг хин ч үүнийг ингээд туулах ёсгүй. Зүгээр ингээд яарч хэрэггүй гэсэн. Тэгээд өөрт чинь хайргүй хүнтэй битгий суугаарай. Тэгээд энэ бол бүр үнэхээр хэцүү. Би чамд ингээ хайртай штэ гэж хэлчихэл хааха хайртагс чи итгэждэг тэн гараа маарэ гэж инээгээд суух хүнтэй ингээ суухын зовлон ингээ би мэдэрсэн. Тэгээд энэ мэдрэмжийг хинч битгий аваасай гэж бодод хэлж гин. Тэгээд яг тухайн үед ингээ гэрлэхдээ үнэхээр миний хамаг тохиолдол унтарсан байсан. Яагаад гэвэл ингээ сошиал медиа дээр зовж ингээ нэг хүнтэй уулзрангуутлаа тэр хүнтэйгээ бүр амар гоё таарал бүр ингээл хайртай хүнтэйгээ уулзрал жаргаж байгаа нэг түүхүүд ингээл интернетээр амар их гардаг штеп. Тэгээд тийм мөрт хүмүүсийн түүхийг хараад одоо ингээл интернетийн үед ингээл хүмүүс ч айгүйх жаргалтай юмнуудаа интернетээр тавьдаг болсон шүү дээ. Тэгэл ингээл Instagram ухангууд л ингээл зовж байгаа л ингээл яг өөртөө таарсан хүнтэй уулзраал тэр хүнтэйгээ бүр ингээл төгс зөгцөөл бүр жаргаал бүр ингээл амар гоё амьдрал. Тийм ингээд хүмүүсийн амьдралыг харахаар үнэхээр гоё эдэг. Тэгээд тэрийг хараад ингээ миний ээлж хизээ ирэх юм болоо надад ийм хизээ ингээд ирэх юм болоо гэл одоо ингээ таарахгүй ч гэсэн хүнтэй ингээ өөрийгөө хүчээр тааруулах гээд ер нь тэгэж ингээ болохгүй юм байлээ гэж. Тэгээд Рисагийн бодлохоор энэ бүх болсон юм би яаж өөртөө ингээ тохиолдуулчихваа би юу буруу хийж вэ
миний буруу юм болов уу гэж бодох үеуд ингээ өөртөө зөндөөл агаах. Ер нь л миний буруу юм байна. Би л анхааралгүй байсан байна. Би л болохгүй учраас нөгөө таарсан дуугаа гэдэг шүү дээ. Би өөрөө болохгүй учраас би болохгүй үнтэй учирсан байна гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү мэдрэмжүүдийг ингээ угаасаа авах үеуд ингээд өөртөө тохиолдож байгаа хэл та. Гэхдээ ингээд тэр болгоныг даваад гарахад өөртөө бүр нилээ хугацаа хэрэгтэй байгаа юм шиг байгаа. Тэгээ одоо ингээ 2024 он болцсон. Энэ явдлаас хойш 3 жил болж байна. Маш их ингээд одоо сэтгэл зүйч дээр очсон. Заримдаа бүр ингээд виски уух ч гэсэн надад тусалдаг гэж байгаа байхгүй. Тэгээд яг үнийг хэлээд штэ. Риса тэгээд төгсгөлд нэг хэлж л та. Би нэг л өдөр Лонд явна. Би нэг л өдөр хүсчихсэн BMW X5 аавна. Гэтэ би ингээд яаж авах арга нь ингээ өөр яхахаа л гэж. Хөө ийм i50-аад ингээ ярьсан чи амар гоё ингээ уянгалж сонсогдсон юм ба штэ. Ярьж байгаа юм баг ингээ орж мороод. Би бүрсээ Рисагийн төгсгөлийн бичлэгийг үзээд бүр уйллаа штэ. Би саяч гэжтэй өдөр үдцсэн байсан л та. Хоёр дахь үдсэн чи ингээ дахиад бүр ингээ амар нулимс зийлгэнлээ. Тэг ингээд хүний амьдралд орж ирчээл ингээл үнэхээр ингээд өөрт нь хайртай юм шиг те ингээл бүр би чамд ийм юм зориулъя би чамд ийм юм гээ хоёлаа ингээ тгий гэх юм бол ямар ч хүн ингээд ёо ямар гоё мэдрэмж ингээд би одоо ингээ ганцаараа ингээд те явах шаардлага болчлоо би хоёлаа оллоо би зоох шаардлагагүй зовсон ч хамтдаа гэд ингээд амар хантай мэдрэмж ингээ авна штэ тэгсэн чи ингээ тэр бүхэн ингээ худлаа байсан дээрээс нь бүх юм дээр худлаа ярьдаг. Тэг ингээд өөрийнх нь үн цэнтэй гэж боддог юмнуудын хүртэл ингээд одоо үн цэн нийлдэггүй. Тийм удаага ингээд учирцнаа ч өөрөө ингээд мдээгүй. Тэг ингээд богинохон гэрлэлтэйсэн л та 6хан сар. Тэгтээ ингээд эн чинь хүний амьдралд амар том траума одоо оруулж ирж байгаа хгүй. Эннээс ингээд одоо үр дааг болсон үйл явдал нь одоо 6хан сар ч гэсэн үр даагуур нь ингээд насан турш байгаа хгүй. Одоо хүн алчаагүй байх, хүн додчоогүй байх, нүдчээгүй байх. Тэгтээ ингээд энэ чинь ингээ бас сэтгэлийн шарах гэдэг чинь бас л адилхан шарах штеп. Тэг буруу хүнтэйгээ суух гэж битгий яраарэ гэсэн мессежийг бүр ингээл дэлхийн нийтээрээ Риса ингээд өгч чадлаа. Болгоомжтой агаарэ. Хүмүүсээс ингээд зөвлөгөө аваарэ, асуугаарай л гэж хэлж байгаа юм. Хүмүүсийн бүр комментууд бүр савааж ийна. Бүр энэ коммент бол би бүр өчтөр шөнө бараг штеп. Үрийн 4 цагт бүр ухтлаа инээсэн цаа. Яй бид нар зүгээр ингээ гадаадын хүн гэлтгүй зүгээр өөртөө нэрээ асуудалтай шүү. Хөөе ямар амар юм бэ өсгөнтэй ярьдаг гэж чинь оо энэ коммент бол гэтээ үнэхээр үнэн шүү. Нөгөө нэг бүр хүүхдний эндсний дараа манай Риса хагалгаанд орох хэрэгтэй болсон чинь ирээгүй шүү дээ бүр үнэхээр ирэх боломжгүй байсан шүү дээ. Тэгсэн чинь яг шорондоо сууж исэн юм бэ шүү дээ. TikTok дээр лигийн өөрөө ингээ гарч ирчээд миний нэр хүндэд халдлаа гэд ерөөхдөө би одоо ингээ гомдол мэдүүлэн цагтаад өгнө мөгнө гэ яриад байгаа юм билээ. Тэгээд тэрнээс цаашаа яг юу олж байгаа юм бүү мэд. Тэр апдейтыг маргааш нэг ингээл TikTok үзэж байгаа л та эдд хэлье. Тэгээд надад тийштэй ийм юмтай учирсан ингээд эмэгтэйчүүд амар их ингээ түүхээ явуулсан бүр амар урт цаа. Тэгээд би ингээ уншсан. Ер нь л надад ингээд бараг 5 6 муран түүх ирсэн баха. Яг амьдрал дээр байдаг явдал шүү. Тэгээд тухтаарэ. За ингээ Рисагийн түүх дууслаа. Энэ хүртэл сонссон, төвчээртэй сонссон бүх хүмүүстээ баярлаа. Миний хувьд бол ингээ зөндөө их зүйлийг ойлгож авлаа. Бас ингээ гэр бүлтэй болох ч байгаа бол ингээ гэрлэж байгаа, хамт амьдрах ч байгаа гэдэг чинь ингээ тийм хөнгөн ингээд яарад ч юм уу те шийдэх сэтгэл хөдлөлөөр шийдэх тийм асуудал биш. Тэгээд маш сайн ингээд судлах хэрэгтэй. Зөвхөн ингээд гэр бүлийн харилцаан дээр гэлтгүү бас ингээд ямар ч ингээд хүнтэй харилцаанд орсон тийм найз, ажлын хамтрагч хүнтэй танилцсан ч ингээд одоо бас ингээд болгоомжтой л ах хэрэгтэй юм байна. Тэгээ яаж бас ингээд Риса санхүүгийн асуудалд орчоогүй юм те маш том асуудлаас ингээд ер нь бол өөрийгөө одоо ингээ хамгаалагдсан байж тээ. Тэгээ бүр энэ бол бүр азны кола гэдэг лөө. Тийм юм болж ээ. Гэхдээ ингээл энтэй адилхан ингээл юмыг туулсан. Тэгэл тэрнээсээ олж айгүй их ингээд санхүүгийн асуудалтай, хүүхэдтэй хоцорсон хүмүүс зөндөө л байгаа. Тэгээд боломжтой ах хэрэгтэй юм биш шүү. Тэгээ харин яг ингээ гайхаад байгаа юм нь ер нь хүнтэй асуувал нь штэ гэр бүлийнхэндээ танилцуулаад найз нөхдөдөө сайн одоо нөгөө нэг харьцаж нөгөө нөхөрлөж ингээд нийлээ их ингээд нөгөө
хүмүүсээр шинжлүүлж өөрийгөө ч гэсэн найзуудаар нь шинжлүүлж ингээд ер нь тэгэж ингээд нийгмийн харилцаанд орох хэрэгтэй юм биш үү?